хойд бүсэд ер нь тулгамдсан яг ямар асуудлууд байна? За яг энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүс ер нь яаж хөгжих юм бэ? За тэгэхээр мэдээч яг Монгол улсын хөгжил дэвшилд энэ хойд бүсийн одоо хөгжил дэвшил бол маш чухал үүрэг барилтай. За тэр зэсмээ хойд бүс бол бүсээс одоо хамгийн түрүүнд одоо хөгжих эдийн засгийн бас одоо тодорхой өсөлтийг бий болгох юм бодиттой боломжууд бас байгаа. Би яагаад ингэж хэлж байгаа нөхөр хойд бүсдэр бол одоо Монгол улсын одоо зэс боловсруулах хамгийн том одоо зэсийн том уурхай Эрдэнэт үйлдвэр. Ганцхан энэ бүсийн хэмжээнд биш Монгол улсын төсвийг бүрдүүлдэг томоохон айл штэ тийм. Тийм учраас бол Эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн одоо аж үйлдвэрийн цогцлбор буюу боловсруулах үйлдвэрүүдийн цогцлбор барьж ээж манай хойд бүс хөгжинэ. За хоёрдугаарт нь бол одоо мэдээж энэ дөрвөн улирлын аялал жуулчлал гэж бид нэр ярьж байгаа тийм ээ. За энэ дээр бол одоо энэ бол манай Булган аймагт ч ийм боломж байгаа, манай Өвсгөл аймагт ч ийм боломж байгаа. За гурав дахь нь бол мэдээж энэ Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа 14 том мега төслийн 2 мега төсөл нь энэ хойд бүсд хэрэгжих юм. За нэгдүгээрт нь бол энэ эгийн голын усан цахилгаан станц. За эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол ганцхан хойд бүсийн эрчим хүчний одоо дутагдлыг хангах биш. Энээрээс Монгол улсын хэмжээнд одоо Монгол улс эрчим хүчээс хараад бус болох одоо хамгийн том мега төсөл буюу одоо ямар нэгэн байдлаар эрчим хүчин дээр одоо доголдол гаргахад өөрийгөө одоо сэргээж нөхөн сэргэж одоо сэргээх юм боломжийг өгж байгаа Монгол улсын аюулгүй байдал үндэсний тусгаар тогтнолын хэмжээнд ийм одоо чухал амин чухал улсын төсөл байна. За гурав дахь асуудал бол түрүүний миний хэлдэг бол нөгөө Эрдэнэтийн одоо боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр. За ингээ бид нар баахан том мега төслүүд яриад байгаа. Гэхдээ энэ маань өнөөдөр иргэдэд одоо яг ямар наалттай одоо яаж наалттай байх юм бэ тий Монгол айлын хаалгаар одоо хойд бүсд амьдарч байгаа иргэдийн амьдрал яаж дээшлэх юм бэ гэдэг бодиттой зүйлүүдийг бид нар хэлэх ёстой. За тэгэхээр мэдээж одоо энэ 14 мега төсөл хэрэгжснээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид нар 10 мянган доллар түргэх асуудал ярьж байгаа тий. Хэрвээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган доллар төрсөн тохиолдолд та бидний одоо үргэлж ярьж байгаа энэ Монгол хүний одоо цалин ядахтаа 1 мянган долларын хэмжээнд одоо хүрхийн боломжийг л нээж ажиллах гэдэг шүү дээ. Хойд бүсдэр байгаа одоо эмнэлэг, сургуулийн одоо эрүүл мэнд боловсролын салбарын хүртээмжийн асуудлууд, хот хөдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг арилгах асуудлууд бол асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагдан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын их усрууд бол энэ мега төсөл буюу хойд төсөлд хэрэгжих одоо эгийн гол усан цахилгаан станц, за Эрдэнэт үйлдвэрийг одоо тулгуурлаж хийх гэж байгаа энэ зэсийн одоо боловсруулах цогцлбор дээр бол энэ тодорхой үр дүнгууд авчирна гэж харж байгаа. За тэгэхээр ингээд энэ гурван том төсөл хэрэгжснээр ер нь яг хойд бүс дээр хэдийн хэмжээний ажлын байр бий болох вэ гэдэг асуудал. За тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн одоо энэ боловсруулалт дагсан одоо боловсруулах үйлдвэрийг байгуулж энэ цогцлборыг байгуулах юм бол нийт одоо 3000 орчим ажлын байр бий болох боломжууд байна. За эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтуудыг хийхэд бол 2000 орчим ажлын байр хэрэгтэй байна. Тэгээд одоо мэдээж дөрвөн удирлын аялал жуулчлал хөгжүүлэхэд бол жид бүхэн одоо 4-5 мянган ажлын байр шинээр бий болгох одоо ийм боломжууд байна гэж. Ингээд үндсэндээ нийлүр дүнгээр бол ингээд 10 мянган хүний ажлын байрыг одоо бий болгохын боломжууд бас байна гэж харж байна. Тэгэхээр хүнээ бид нар яаж бэлдэх вэ гэдэг асуудал тийм ээ. Бүгд одоо хүүхдүүдийг Улаанбаатар хотод сурах биш. За өнгөрсөн хугацаанд бол би бас энэ боловсролын сайдаар ажиллаж байхдаа энэ хойд бүсийн одоо тодорхой мэргэжлийн сургуулиуд дээр нэлээд том бүтцийн өөрчлөлтүүдийг хийсэн. Өнөөдөр энэ Булган аймаг дээр байгаа 2 коллежийг нийлүүлээд хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа коллеж болгосон. За мөн Эрдэнэтэд байгаа коллежуудыг нэгтгэхэд шинжилгээ ухааны технологийн одоо сургуулийн их сургууль болгосон. За мөрөнд байсан хуучин одоо эмсүүдийг бол одоо шинжилгээ ухааны технологийн их сургуулийн харьяа аялал жуулчлалын чиглэлээр коллеж болгосон. За тэгэхээр энэ ямар боломжуудыг иргэдэд өгж байгаа юм бэ гэхээр өнөөдөр одоо коллеж төгссөн оюутнууд тэгээ заавалчгүй өнөөдөр 4 жил их сургууль одоо төгсөж Улаанбаатар хотод очиж аав ээжигээ одоо тийм ээ цалингийн зээл авч малчны зээл аваад тэгээ төгсөөд ажлын байргүй болчдөг нэг ийм зовлон бид нар арилгах хэрэгтэй. Энэ хүрээндээ одоо ингээд төрөлцсөн ахлах сургууль буюу яг одоо Булган аймагтай, Өвсгөл аймагтай тийм Орхон аймагтай одоо 2-оос 2.5 жил суралцаад мэргэжлийн коллежийн одоо юу аваад цол аваад диплом аваад тэгээд шууд ажлын байран дээр гарахад бол өнөөдөр дээд сургууль төгссөн хүүхдүүдээс 2-оос 2.5 дахин одоо цалинтай ажлын байр бий болгож шүү дээ. А цаашаа яг мэргэжлийн ахиулаад сурахад бол захиад их сургууль 4 жил сурах шаардлагагүйгээр дахиад нэмж одоо 2 жил одоо ажиллангаа одоо суралцах одоо энэ боломжуудыг одоо бид нар энэ хосмог сургалт буюу яг энэ ажлын байран дээр дадлага хийгээд тэгээ үйлдвэрлэл сургалтайгаа холбоотой явчих. Одоо энэ боломж нь бол манай хойд бүсд өнөөдөр бий болцсон байж байгаа. Тэгэхээр энэ одоо асуудлуудыг одоо шийдэх нь бол илүү их чухал байгаа. Одоо хамгийн гол асуудал чинь хүн олдохгүй шүү дээ. Одоо яг ажил хүчний хомсдолд одоо бид нар бодиттойгоор орсон. Яг энэ асуудал бол манай хойд бүс тус ингээд тулгамдсан байж байгаа. Тийм учраас бол яг мэргэжлийн боловсрол
дээд боловсролын тогтолцоог одоо энэ хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулсан одоо энэ тогтолцоог хийж чадах юм бол бид нар бүсээс төрүүлж одоо энэ асуудлуудаа шийдэх юм боломжууд нь байгаа болов уу гэж харж байна шүү дээ. Би кавьяасаа.